Цэрэгжилтийн хичээл эхэлнэ гэж мэдэгдсэн. Энэ ер нь ямар одоо та үндэслэл дээр энэ хичээл эхлэхийг ер нь юу гэж бодож байна? Та эхлээ санал. Ер нь та өөрөө яг юу гэдэг үнж байгаа нэг. Танаас соёл яаж орж ирсэг мэдэхгүй. Цэрэгжилтийн хичээл бол одоо те бие болдрын хөгжил. Дээрэс нь одоо зэвсэг түвшний одоо хамгийн анхан шатны мэдлэг буу зэвсэгтэй хэрхэн арьсгаас ахуулаад маш олон одоо эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжуудыг зааж өгдөг тийм хичээл байсан. Одоо яг тэр агуулгаар орно. Дээрэс нь түүх өв соёл, цэрэг хөрөн хүмүүжлийг төлөвшүүлэх, эргэн цэргийн арилжааг шинэ төвшөнд гаргахад энэ одоо цэрэгчдийн хичээлийн хамгийн чухал суурь эзнэ гэж харж байгаа. Монгол улс өнөөдөр одоо сөрөн төсвөрлөх чадамжийн тухай асуудлыг ярьж байгаа. Мэдээж хүн болгон асуудлуудыг мэдчихэж, өөрийгөө хамгаалахаас хойш өөрөө бусдыг хамгаалах тэр асуудлуудыг мэдчихэж тэр үйлдэлийг хийн шүү дээ. Тийм учраас тэр зүйлүүдийг мэдэж сургах, багаас нь одоо төлөвшүүлэх нь алхмуудыг л хийнэ гэсэн зорилго агуулж байна гэсэн. Цагийн хувьд ямар бол 7 хоног хэдэн цаг гарч гэдэг юм уу? За яг энд наривсан төлөвлөлтүүд бол гараагүй. За манай яамны дэрэгт судалгааны байгууллага, Бадуслын яамны дэрэгт судалгааны байгууллагад нийлээд энэ чиглэлийн асуудлууд дээр боловсрол тэгээд дуусч байна. Тэгээд дуусныхын дараа аль биесээр одоо мэдээлүүд өгнө гэж. Уучныг иргэний боловсрал гэдэг нэг хичээл ордог гэсэн чинь иргэний одоо ёсцон боловсролчлоо тийм энэ хичээл чинь бас яг нэг юм төрлийн мэдлэг олгодог гэсэн. За мэдээж иргэний боловсролч орж ирсэн цаг хугацаа бас нэг өөр одоо цаг хугацаа шал өөр шүү дээ. Одоо геополитикийн хувьд одоо маш хүнд нөхцөл байдал бид нар ажиллаж амьдарч байна. Одоо дэлхийн онцөг болон бүрэлд энэ тэнд одоо дайны одоо гал асчихсан цаг хугацаа байна тийм. Монголчууд бид хүн цаашлаад одоо ямар байдалд одоо ажиллах уу? Бид хүнд мэдж сурах зүйл байна уу байна. Тэр бүх зүйлийг л одоо бид хүн бас үндэсний сөрөн зэвсэг чадамж түүнтэй уялдуулсан хэлбэрээр хэн нэгэн хүн хүч чадлаараа бусдыг дээрлэхс хэн нэгэн бусдад тусалдаг, дэмждэг, бусдыгаа одоо бас аюул ослоос аварч хамгаалдаг тэр байх боломжийг бүрдүүлэх суурь зүйлүүдийг л хийхин тулд энэ ерөнхий боловсролын сургуулиудад одоо заавал суралцах хичээл болгож энийг оруулж өгөхийг зорж байгаа. Энэ бол одоо нэг талдаа соён гэгэрлийн ажил байна, нөгөө талдаа бас яг одоо өнөөдрийн нийгэм тулгамдаад байгаа те дэлгэцийн доотлол бусад зүйлээс одоо ангид байх боломж нь томоохон нөлөөлөл үзүүлнэ. Дээрээс нь түүх өв соёл одоо зөв хүмүүжлийн төлөвшлийн асуудлууд дээр тодорхой акцент өгж байгаа учраас илүү хүүхдүүд маань тийм зөв тийшээ чиглэсэн, бие биендээ тусалдаг, бие бинийгээ хайрладаг, хамгаалдаг байх тэр боломжинд ахиц гарна гэж би харж байгаа. Тийм л учраас одоо ийм хичээлийг заавал сурах хэлбэрээр оруулах зүйтэй маа гэж харж байгаа. Ийм л байна. Үйтэнгийн дээрлэлт бас хурцаар хөндөгдөж байна. Таны хувьд ер нь таны үед үйтэнгийн дээрлэлт байсан уу? Та тэр үйтэнгийн дээрлэлтэнд ер нь өртөжсэн үү? Гэхдээ яг хоо миний үед чинь тэгэл янз янзын зүйл байсан шүү дээ. Байгаагүй гэж одоо хэлэх зүйл байхгүй. Үйтэнгийн дээрлэлтийн зүйл байсан. Тэгтээ бол тодорхой хэмжээний хязгаартай л байсан зүйл. Би тэр үед одоо тэгээд би дээрлэхүүлээ гэдэг явж ирсэнгүй. За тийм дээрс нь сошиал зохион марчин гэж юм байсангүй. Тэгтээ ингээл өнөөдөр хүртэл одоо тэр амьдралыг тулаал гараад ирсэн. Ер нь байхсгүй гэж бас боддог хүний нэг. Байхсгүй байлгахын тулд бид яах вэ гэдэг зүйл дээр л одоо ухаан санаагаа уралдуулж зарим нэг арга хэмжээг ингээд санаачил сэтэж явж байгаа нь энэ шүү дээ. Харин тийм. Одоо тэгээ эн чинь тэгээ яг үүндээ ямар байдлаар одоо хүүхдүүд маань эндээс мэдээллүүдийг авч явж ийм нөхцөл байдалд ороод байгаа гэдэг бид нар зөв өнцгөр харах хэрэгтэй байхгүй. Яг үүндээ сошиал дээр болохгүй зөндөө мэдээллүүд гардаг. Өнөөдөр хүүхдүүд утаснаас шууд хамааралтай болчихсон байна. Эндээс чинь бүх зүйлүүд хүмүүжлийн зөв төлөвшлийн зүйлүүдийг ярих хэрэгтэй болчиход байгаа. Энэ бас нэг өнцгөр мөн. Нөгөө талдаа бас гэр орны хүмүүжүүл эргэн тойрны орчин нөхцөл нөлөөлж байгаа масар олон хүчин зүйлүүд байгаа. Үүнийг л алга болгохын тулд байнгын суралцах хичээл болж байнгын цаг хугацаанд давтамжтайгаар энэ өв соёл, түүх, цэрэг ихрний одоо хүмүүжүүл олохын асуудлыг дээрээс нь зөв хүн болох асуудлыг л одоо заавал суралцах хичээл болж оруулж өгье. Түүнийгээ цэрэгчдийн хичээл хэлбэрээр ингээд зохион байгуулалтанд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ингэж хүн өөрөө зөв хүмүүжлтэй, зөв төлөвштэй болно. Биеийг хайрладаг, хамгаалдаг болох тэр суурь тавигдана л гэж харж байна.